Audio Jungle. За сайн байцгаана уу, бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай 1000 YouTube сувгийн ямар мэрэгчлэлтэй хүн юу хийдэг вэ нэвтрүүлгийн 2 дахь дугаар эхэлж байна. За өнөөдрийн манай зочин бол эрчим хүчний яамны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын мэрэгчлэн Баатар Чулуун өнгөтэй мөнхчл оролцож байна. За сайн байна уу мөнхчл байна? Сайн байна уу? Орой минь. Орой минь. За ажил хэрэг байна одоо коронавитэйгээд. Ажил ерөнхийдөө бол ихтэй л байна. Тэгээд салбарын хэмжээнд бас нөгөө штабын үнд ажиллаад ажил ерөнхийдөө их. Тэгээд бас энэ үеэр бас цагийг зөв ашиглаж энэ подкастта урьсанд бас баярлалаа. За тэгээд шууд асуултанд ороо авчихгүй тий. Тийм. За эхний мэргэжил болохоор 10 жил их сургууль тэгээд ажлынхаа талаар мэдээлэл аваалцсан уу? За би 10 жилээ Орнгой аймгийн сайн шанд сумдах 1-р 10 жилийг төгссөн. Тэгээд 12 он төгсөөд шинжлэх ухааны технологийн их сургуулийн эрчим хүчний их сургуулийг дулааны инженер мэргэжлэр элсэн орсон. Элсэн ороод дундаасаа яг намайг элсэн орж явах нэг шинэ хөтөлбөр зарлагдсан байгаа. Тэгээд энэ хөтөлбөр нь болохоор 2/1 2 гэдэг хөтөлбөр байсан. Тэгээд энэ хөтөлбөрөөр дамжаад үлдсэн 2 жилээр бүгд найрамд хятадаар дулсан. Хойд хятадын эрчим хүчний их сургуулийг ингээд төгсөөд 16 оноос эхлээд эрчим хүчний яамд хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газарт ажиллаж эхэлсэн байгаа. За нэг чамаг байхад яг нэг тийм 2/1 2 хөтөлбөр хэрэгжсэн гэж байна шүү дээ. Энийхээ тухай жоохон дэлгэрүүлээд яриач. Одоо яг тэр хөтөлбөр нь бас явдаг уу? Ер нь тэр хөтөлбөрт яаж хамрагддаг юм бэ? Яаж хүүхдээ сонгож шалгаруулдаг? За яг 12 оноос эхэлсэн хөтөлбөр байгаа. Эрчим хүчний яамнаас болон шинжлэх ухааны технологийн их сургуулиас ийм бодлогын хэмжээнд ингээд инженер техникийн ажлын бэлдэх хүрээнд хойд хятадын эрчим хүчний их сургуультай хамтарсан ийм хөтөлбөр дөнгөж намайг яг оюутан болоод эхний курсыг нэг 2 сар болж явахад ер нь явсан байсан юм байлээ. Тухайд би мэдээлэл үйж хагаад яг тэр ангид ороогүй 9 жилийн ангид үйж хагаад тэгээд нэг найзаасаа сонсоод яаж шалгалт өгсөн. Тэгээд шалгалт өгөө тэнцэж ерөөхдөө 2/2 буюу илүү их ачаалттай Монголд авах хугацаанд 2 жилийн хугацаанд 120 кредит үзэх шаардлагатай тийм ангид элсэж орсон байгаа. Энэ өөрөө бас маш их ачаалт ерөөс нь хариуцлагууд ирсэн байгаа. Сүүлийн 2 жил хятадх Бээжингийн хойд хятадын эрчим хүчний их сургуульд суралцсан. 2 жилийн дотор 120 кредит үздэг юм тий? Тийм, ерөнхийдөө 2 жилийн 120 кредит гээд нэг семестрт 30 кредит гэсэн үг шүү дээ, тий? Тийм, ер нь фул явж байгаа гэсэн үг ч тий? Тийм, 4 жил ерөнхийдөө үзэх хичээлүүд байсан л да. Тэгээд 7 хоногт 7-ны 5 өдөрт өглөө 7:30-аас ороо 7:40 хүртэл хичээлтэй байдаг байсан. Тэгээд яг 2 жилийн хугацаанд ингээд бүр бүх юмаа дайчлаад ингээд хичээл сургуулаа амжилттай төгсөөд тэтгэлэг авсан байгаа. Тэгээд тэтгэлэг аваад бие жахтад очиж сурсан байгаа. Энэ бол бас тухайн үедээ бас надаас маш их төвчээр тууштай байдлыг шаардсан. Тийм нэг бас байгаа. Юу тэр шалгалт өгсөн гэж шүү дээ. Тэр шалгалт нь одоо яг ямар шалгалт байсан бэ? Тэр 2/2 ангид авахын тулд юугаар шалгалт өгсөн бэ? За ерөнхийдөө математик тэгээд англи хэл хоёроор л өгч ирсэн да. Тухайн би яг хоцорсон байсан болохоор ингээд шүтээсийнхаа шинжлэх ухааны технологийн сургуулийн сургалтын албанд хүсэлт гаргаад тэгээд шалгалт өгсөн. Тэгээд тэнцсэн. Тэгээд мэдээж ангийнхнаасаа 3 сараар хоцорсон байсан. Намайг дөнгөж ороход манай ангийнхан чинь аль хэзээ ингээд баг гитар яриад эхэлсэн. Нөгөө ханз манзаа үзээд үү? Ханз манзаа үзээд эхэлсэн. Тэгээд би араас хөөж явсаар байгаа л тэгээд 12 сар гэхэд 9 сараас эхлээд 11 сард ороод 1 сарын дотор би ерөнхийдөө ангийнхнаа бас үзээд Йоо чичээр амар юм ийсэн бэ. Йоо за хойдоос айгу цаг зав шаарддаг л байсан. Вау, так nice. За ингээд ямар ч сан 10 сая төгсөөд за шүтэст ороод баг хугацаа ингэж бүрүүлээд маш их ачаалал яваад даунтлоод ингээд хойд их сурвалж очоо. Тэгээд яг энэхүү мэргэжлийг сонгоход нөлөөсөн хүчин зүйлч юу байсан бэ чамд? За энэ мэргэжлийг сонгоход ерөнхий нөлөөсөн хүчин зүйл гэх юм бол инженер те эрчим хүчний инженер, дулааны инженер гэдэг хүн бол ерөнхийдөө
нийгмийн баталгаалаас би тухайн үед бол яг мэрэгч сонгох үед 10 жил яг хүүхдээсэн. Тэгээд мэрэгч сонгох үед л надад ингээд зөвлөж юм уу ийм хийдийн ингэдэг байсан гэдэг хүн бол тухайн үед байгаагүй. Тэгээд манай математикийн багш гэдэг байгаа Бадарч багш маань ихэд санал утсан ингээд инженер болсон зүгээрээ инженер хүн бол нийгмийн баталгаа юмнууд ер нь зүгээр гэдэг. Тэгээд би ч гэсэн ерөнхийдөө өөрөө тэгж бодоод нөхөө сонголтыг хийсэн. Одоо бол тэр сонголтонд үнэхээр баяртай байдаг. За баярлалаа. За 10 жилдээ өөрийн сонгож ирсэн мэргэжлийн хэр мэдээлэлтэй байсан бэ? Одоо ер нь багш чамайг чиглүүлсэн биз дээ. Бадарч багш чамайг чиглүүлээд. Тэгээд ер нь яг чиглүүлсний дараагаар чи өөрөөс сонирхож судалж үзээд ер нь ямар хөө хэр мэдээлэлтэй байсан бэ? За өөрөө бас судалж үзсэн. Тэгээд ерөнхийдөө дулааны цэглэхэн станц, дулааны шугам сүлжээ ингээд дулааны инженер хүн юу хийдэг гэдэг талаар судалж үзсэн. Гэхдээ яг ингээд ажилтдаг хүнээс нь ч юм уу тийм байдлаар бол мэдээлэл аваагүй. Тухайн үедээ бол за би ямар ч байсан инженер болно. Тэгээд инженер болно өөрийгөө ингээд цааш нь хөгжүүлээд явна гэж сонголт ингээд хийсэн байсан. Тэгээд яг тухайн үед бол тийм мэдээлэл бол бас тийм сайн бол байгаагүй. За их сургуультаа ороод тэгээд мэргэжлийн хичээлүүдэд үзээд явхад ер нь 10 жил бодож исэн бодол төсөөл ер нь хэр зөрүүтэй байсан бэ? За ерөнхийдөө мэргэжлийн хичээлүүд үзээд эхлэхэд надад илүү сонирхолтой байсан л да. Яг тэгэхээр би физик, математик, англи хэлтэй ерөнхийдөө илүү суурьтай, илүү амгайлсан байсан. Тэгээд курсаж мат физик, англи хэл гэсэн юугаар олчлон бэлдэж өгсөн байгаа. Тэгээд яг их сургуулийн орж байгаа хичээлүүд бол физик болдог. Тэгээд математикийн хосолсон. Тэгээд яг төсөөлж ирсэнтэй бол надад бол илүү ойр санагдсан. Яг тэгэхээр би өөрөө яг нөгөө BC-ийн хөдөлгөөн тийм физик энэ талаас аягүй сонирхолтой тухайн үед 10 жилээс тийм байсан болохоор юм болоод төвхтэй юм уу тийм санагдаг. За яг одоо ингээд за энэ эхний нэг асуухаас өмнө ихэд нэг хятад руу явсан тохиолдож хятад байсан тохиолдож дэлгэрэнгүй асууя л да. За хятад ингээд очоод тэгээ хятад очоод анх очиход ямар юу гэж бодогдсон бэ? Одоо манай монголчууд бол юу хятад ихэр жоохон дургуй шүү дээ тий. Яг чи ингээд анх хятад очоод ингээд хичээлдээ суугаад гисэн чи бас ямар хөө байсан бэ юу? За яг анх хятад ингээд богоноос буугаал орны галт тэргээд явсан байгаа. Тэгээд буугаал ингээд харахад ингээд шал өөр орчин, шал өөр хэлээр ярьцгаасан хүмүүс ингээд угцсан. Тэгээд яг бид нар тухайн үед 2 жил Монголд сурах хугацаанд хятадлаа үдсэн байсан. Тэгээд их хэмжээний шалгалт өгсөн байсан. Нөгөө тэнцэн байсан болохоор хэлний тал дээр бол тийм бэрхшээл нь бол баг гараагүй. Тэгээд яг нэлээд өөр орчин. Тэгээд олон улсын олон өөр заншил ёстой өөр хэл соёлтой юм хүмүүстэй ингээд хамт нэг доор ингээд хичээл хийгээд ингээд хамт тоглоо тэнцээ уралдаанд ороод нэг доор амьдраад явхаар яг Монголд оюутан байсан 2 жилээс бол тийсэн ондоо байсан. Тэгээд тэнд бол сургалтын бааз, лаборатори, хоног төхөөрөмжүүд бол үнэхээр хангалт маш сайтай байдаг байсан. Хятад өөр болохоор бид нар ингээд айгу юугээд нөгөө жантргээл тэгдэг байсан шүү дээ. Тий. Одоо ерхэд намайг очиход бол яг нөгөө их сургуулийн оюутнууд те би нөгөө миний хөрөөлч яг тухайн үед бол оюутнуудтай харьцдаг байсан шүү дээ. Ингээд тулаад ингээд харьцаад яхад бол ерөөсөө тиймэрхүү асуудал бол баг байдгүй. Надаас аягүй тийм ээлдэг байдлаар тэгээд манай улсын талаар ингээд мэдээлэл сонсъё. Ингээд ямар байдг вэ? Танах хэдэн хэр том газар нутагтай вэ? Танах хэдэн онтой ингээд асуултуудыг асуудаг. Тодорхой бас тийм айхтар мэдээлэлгүй бас байд юм билээ. Тий. Тэгээд очоод яг суралцах хугацаанд ер нь хятад оюутнуудтай бас өөр орны оюутнууд хамт суралцж байгаа шүү дээ. Ер нь тэдний сурах арга барил, бие даах чадвар ер нь аль улсынх нь илүү юм шиг ер нь илүү чамд санагдсан бай ер нь. За сурах арга барилын хувьд бол хятадууд бол ялчгүй номын санд ингээд бүр өглөө 6 цаг 8 цагаас нийдэг 8 цагаас нийдэг номын санд ингээд 6 цаг гэхэд ингээд урт ойчил үзэхээр ингээд зогссон гэдэг байсан. Тэр нөгөө Facebook дээр нэг тийм зураг яваад байдаг чинь тэр үнэн үү ер нь те? Тэр үнэн. Ер нь гэхэд яг шалгалтын дээр төгссөн үед бол ойчлол зогссон шүү дээ. Хүн бол өөрийн гэсэн номын санд өөрийн гэсэн суудаг ширээтэй тэндээ амжиж очиж суун. Тэгэд өөр хүн очиод баг өнөөдөр миний ажил баг ингээд нөгөө бүтээн байхгүй болчлаа ч гэдэг юм уу. Тийм болтлоо ингээд номын санд суудаг хүмүүс байдаг гэсэн. Энэ бол амар хичээнгүй мундаг оюутнууд байт юм те.
За тэгээд яг одоо төгсөөд ирсэн байгаа. За тэгээд яг ажлын талбар дээр гараад яг бодит байдал юм ямар хөө байсан бэ? Чиний төсөөлж ирсэнс юм. За би ерхийнхээ өмнө нэг хятадын яг 100% хэсгийг цахилгаан эрчимчээр хангадаг датан гэдэг нэг дулааны цахилгаан станц нэг манайхаар бол үйлдвэрлэлийн дадлага юм да. Энэ дадлага хийсэн. Тэгээд дадлага юу хийж яхад бол бид нар ингээд бүх тоноглол ингээд үйл ажиллагаа юмнууд ингээд хятадлаар ингээд заалгасан хятадлаар ингээд сураад ингээд явсан. Тэгээ яг Монголд ирээд ингээд үйл ажиллагаа станцын юунтай ингээд танилцах нь нэршлүүд дээр жоох асуудлууд гарч ирдэг байсан. Тэгээд дээрэс нь ингээд шал өөр хоёр төрлийн тоноглол манайх чи Оросын тий. Хятадч нэлээд өөрсдийнх нь олон тэгээд өөр улсуудаас оруулж ирсэн тийм технологиуд байсан. Тэгээд яг одоо сүүлийн үед хятадын 100 турбин одоо техник төхөөрөмжүүд бол манай улсад нэвтэрч орж ирж байгаа. Тийм тухайн үед яг тийм хөл хүндрэлүүд гарч ирсэн. Одоо бол харьцангуй гайгүй болсон доо. Тэгээд яг төсөөлж исэн үеэс төсөөлж исэн байдлаас бол арай өөр лээс ажил дээр гараад тэгээд за окей. Одоо ажлын 7 хоногийн ачаалч нь хэр их байдаг вэ? Өдөр тутмын ачаалч нь хэр байдаг вэ? За ажлын ачаал бол миний хувьд гэх юм бол одоо хүмүүсийн яамд өглөө очиод ингээд технологийн зөрчлийн мэдээ үзэн тэгээд над ирсэн албаны бичгүүд гэл ерөнхийдөө ачаал ихтэй өглөө 7:30-аас зөвлөлтгүй ингээд өглөө 8:30-аас ороод 5-6 ингээд хаяа сонгох хүртлээр ингээд ажилладаг байгаа. Тэгээд ачааллын хувьд бол ерөнхийдөө их. Тэгээд яг миний мэргэжлийг төгсөөд яг тухайн үед үйлдвэрлэлээр ажиллаж байх үед гэх юм бол ачаал бүр нэг оюуны ачаал гэхээс илүү физиктэй биеийн ачаал бол маш их байгаа. Тэгээд ээлжинд ажиллана. Тэгээд яг бүр хүн тоног төхөөрөмжтэй харьцсан. Тэгээд өглөө ирэхээс ахлаад ингээд зааварчилгаагаа аваад тэгээд засвар ажлууд нарийн юмудаа бичихлээл ингээд болдог болохоор тэгээд ачаал их. Тэгээд гэхдээ энэнийхээ ачаал их байгаа ч гэсэн тэгээд манай эрчим хүчний салбарын ажиллагчдын ингээд бас ингээд нийгмийн баталгаа дээрээс нь цалин үүсгээд ерөөдөө их шин төрийн өмчт хувьцаат компаниудын эрчим хүчний салбар үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд үйл ажиллагаа явуулдаг болохоор цалин тэгээд нийгмийн баталгааг талаас нь харьцангуй сайн. Энэ дээр ажиллаж орсноос нэг юм асууж та. Одоо энэ манай парад ирээд байгаа халуун нэг ямар процессор ирж байна? Энийг бас ойлгоод ерөөсөө чамаас нэг асууад байгаа. Халуун ус чинь тэгэл за орон нутг дээр бол яг дулааны станц байгаа. Дулааны цахилгаан станцууд. Тэгээд дулааны станц дээр чинь ингээд 100 маш олон процессуудыг дамжуулж ингээд усыг халаагаад тэгээд усыг халаагаад ингээд дунд нь манайх ерөнхийдөө ингээд 3-4 ийм хэсэг өгөхгүй дулааны цахилгаан станц их усүр гэж ярьдیں۔ За тэгээд дамжуулах сүлжээ, түгээх сүлжээ гэдэг ингээд ерөнхий 3 хэсэгт байдаг. Цахилгаан бол дулааны цахилгаан станц маш олон шат амжилтуудыг дамжиж одоо ингээд нүүрс вагоноор станцын талбайд буухаас эхлүүлээл тэгэл 100 турбин ингээд цахилгаан эрчим хүч үүсээд ингээд хэрэглэгч хөр хүртлээ ингээд тасралтгүй юм судас ингээд лухсж байгаа шиг юм процесс явагддаг байгаа. Тэгээд энэ бүхний дээр тав хүндээ дулааны эрчим хүч цахилгаан эрчим хүч очдөг байгаа. Тэгээд ерөнхийдөө хүмүүс тэгдэж шүү дээ. Дулаан цахилгааны эрчим хүч ингээд цахилгаан үнэтэй байна. Ингээд дулаан төлбөр өндөр гараад байна гэж. За тэгдэг. Тэр нэг тэгээд нөгөө яг утасны төлбөр, цахилгааны төлбөр хоёрынхоо утасныхаа төлбөрийг төрүүлж төлөв гэдэг байхгүй. Манай талбарт бол яг улсын хэмжээнд 18,000 гаруй ажигсад байгаа. Энэ хүмүүс нь ингээд нийт бүгд яг нэг зорилгын төлөө эрчим хүч тийм дулаан цахилгаан эрчим хүчийг ингээд хэрэглэгчийг ингээд таслахгүй байх төлөө бүх юм ингээд яаж ажиллаж байгаа. Тэгээд үнэтэй ингээд нөгөө нэг нэмэлт төлбөр энэ төр гэдэг нэг хүмүүс ярьж шин. Энд чинь ингээд бидний манай салбарын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн баггүй цахилгаан дулааны эрчим хүч. За хэрэглэгч одоо хүн ингээд иргэн ингээд очиод шууд ингээд лангуун дээрээс талах ингээд шууд ингээд өөрөө дэлгүүр гараад лангуун дээрээс очиж аваад тооцоо ингээд авдаг штеп. Манай эрчим хүчний салбарын гол энэ нөгөө үнэтэй байгаа гэдэгт ингээд гол байгаа нь юу гэхээр та ингээд унтраалга дарахад таны гэрэл хэмжээний ингээд тасралтгүй байдлыг хадгаж ажиллахын тулд
ерөнхийдөө маш их хөдөлмөр ордог байгаа. За, nice гэсэн. Гоё ойлгож байна. Одоо түрүүж тогны мөнгө, усны мөнгө өгж байна. За, дараагийн асуулт болохоор одоо яг энэ мэрэгжлийн чинь гой сайхан зүйл нь ер нь юу? Юунаас кайф авдаг чи? За, миний мэрэгжлийн хэмэл одоо ерөөхдөө салбараараа л да. Тэгээд манай эрчим хүчний салбарт ингээд манай эрчим хүчний салбарын мэрэгжлийг сонгоод сургуулийн төгсөөд ингээд ажиллах нь болоод нэг манай ингээд эрчим хүчний том гэр ингээд айл өргөд орж ирж байгаа л гэсэн. Тэгээд манай салбарын нэг зүйл ингээд би яг ингээд гэрийнхээ цонхоор ингээд хойш харахад ингээд манай хот ингээд бүгд ингээд гэрэлтэй гэж хэлдэг харахгүй газар нэг. Тэгээд энэ л надад ерөнхийдөө одоо бидний манай салбарын дээр бидний ажлын үр дүн байна даа гэж байна. Тэгээд өнгөрсөн жил 2018 онд хаа бид нэр салбарын 95 жилийн аваар ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулсан байгаа. Тэгээд юу гэж ярих чинь гэхээр ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулаад яг яам дээр манай газар хариуцж авч зохион байгуулсан. Тэгээд тухайн үед бүр хотын захын хорооллууд бүр цаашаа цахилгаангүй айлууд бас байдаг байсан. Тэгээд бид нэр яг газар дотор ингээ ярилцж байгаа ажил мэргэжлийн уралдаан гэж зүгээр хоосон юу ярьж байхаар ингээ цахилгаан тал дээр ингээ тэр айлууд руу шугам татуулгаа. Яг хэмжээний зохион байгуулангаа аль багууд аль компани байгуулсан хүмүүс илүү хурдан илүү чанартай шугам татж гин гэж нэг байдлаар уралдаан нөгөө байдлаар бас жижиг хэмжээний бүтээн хийсэн байгаа. Тэгээд тухайн би яг юугаар амар баярсан хэрэг тэр нэг ихчээсэн л та. Тэгээд манайх одоо хэдэн жил болж байгаа гэлээ. Тэгээд тогттой болж үзээгүй байсан. Тэгээд ингээд та нар ингээд тогттой бодлоо гэхээр баярлалаа. Одоо бид нар ингээд хоолоо цахилгаан юу юм бэ билет дээр хийж ингээд хэд амар их гоё мэдрэмж авч ирсэн. Бас сонсонгууд бас амар гоё санагдаж байна. Яа манай эрчим хүрэл юм хэд гоё шүү. Ойд 10 жилийн хүүхдүүд бол ерөнхийдөө мэрэгжил сонгохлтон дээр бас аягүй яадаг бах, эргэлздэг бах. Тэгээд эрчим хүчний салбар дулаан цахилгааны инженерээр ерөнхийдөө ажиллах юм бол үнэхээр бас алдах зүйл байхгүй. Үнэхээр гоё салбар. Тэгээд яг ажил дунд нь ороод ажиллах юм бол хагас зэрэгжилтийн зохион байгуулалттай маш диктатуртай бүгд бас аягүй гоё хүмүүжил олгодог ийм том салбар байгаа. Nice. За ястай гоё. За дараагийн асуудал болохоор за ингээд заримдаа ингээд ер нь юу байдаг шантарддаг. За тэгээд бас ер нь шат дэмий энэ мэргэжлийг сонгочтой ч гэдэг юм уу иймэрхүү бодлыг төрж ирсэн үү? За миний хувьд бол ерөөсөө тийм юм бол гарч байгаагүй. Ягаад тэгэхээр яг оюутан болол нөгөө мэргэжлийн хичээлээ үзэл эхэлснээс хойш ямар гоё миний яг сонирхлыг татчихсан. Тэгээд ажилд ороод ажиллаа ингээд яасан ч гэсэн яг миний ингээд хүсчихсэн юмнууд бүгд биелжсэн. Тэгээд ерөөсө харамсчихсан удаа ерөөхдөө байхгүй байна. Харамсчихсан удаа бол байхгүй. Тэгээд гоё. За одоо дараагийн асуулт болохоор яг чиний мэргэжлэр сурах гэж байгаа хүүхдүүдэд ер нь яг юу зөвлөх вэ нэг? За яг чи одоо ийм одоо энэ өөртөө төлөвшүүлчихээ. Тэгээд яг энэ салбарт орж ирэх юм бол чи нөхөй болно гэх юм бол. Тийм. За яг эрчим хүчний салбарт орохоор төлөвлөж байгаа дулаан цахилгаан эрчим хүчний зэрэг эрчим хүчний инженер болох гэж байгаа төлөвлөж байгаа хүмүүс зөвлөхөд бол ерөнхийдөө хагас зэрэгжилтийн зохион байгуулалт маш сахилга өндөртэй тийм салбар байгаа. Тэгээд нэг л буруу команд дарах, нэг л буруу үйлдэл хийхэд энэ цаана маш том бохирол маш том осолт аваар гэмтэл саадлыг гарах тийм нөлөөтэй болохоор энэ нь болохоор хувийн сахилга бат маш сайн байх. Тэгээд хариуцлага маш өндөр. Яг 10 жилийн хүүхдүүд бол саяны фитнес гадна бас өөрийгөө бас зоригжуулаад тэгээд яг сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өөрийгөө бас үнээр сонирхож байна уу? Тэ эрчим хүчний салбарт хамт цахилгааны инженер болоод тэгээд явхад би цааш нь өргөжлүүлээд ажиллаад байж чадах уу? Маш олон боломжууд байдаг. Тийм. Төрийн өмчт туцаад компаниудаас инженер техникүүдийг гадаад сургууль гадаад улс орнууд ингээд сургууль бэлдэх хэрэглэг зарах ингээд маш олон боломжууд бас байдаг болохоор тэгээд өөрийгөө маш сайн хөгжүүлэх шаардлагатай. Тэгээд ялангуяа ерөнхийдөө 3 хичээлээр бэлдсэн.
математик, физик, англи хэл тийм бас. За одоо ерөнхийдөө ажил мэргэжлийн тул хангалттай явах байгаа мэдээлэл авлаа. Тэгээ буцаад нэг сэдвээр очиход за 2 жилийн дотор 120 кэр төгсөд дуусгасан гэсэн шүү дээ. Тэрийг жоохон гоё дэлгэрүүлж яриадгүй яг үндэ яг тийм байж болох юм уу яг үндэ. Миний хувьд бол бүр амар фантастик санагдаж байна бүр 2 жил 120 кредит гэдэг бол бүр амар санагдаж байна. Энэ яг угаасаа бид нэр яг анх хичээл сонгож явахдаа л хэцүү байсан л та. Ингээд хичээл сонгох ингээд цуг авах шүдээс чи ингээд бүх хичээлүүд нэг доор ингээд орчдөг. Өөрөө нэг цагаар лекц сонгодог ба тэгээд бидний хичээлүүд ингээд таарахад бол ингээд амар хэцүү ингээд нөгөө нэг ийм юутай тоглоомнууд байдаг штэ. Эвлүүлдэг яг тийм. Нэгэн зүрх юм бол дараагийн хичээлийн лекц нь орох 2 цаг давцах ч юм уу ингээд энэ хүн хүндрэлүүд аяуурах гэсэн. Тэгээд ингээд хичээл сонголтоосоо хүртэл амар шатрах. Яаж сурах юм бэ гэж бодсон. Тэгээд хичээл сонголтоо бас яг тааруулаад ингээд өглөө 7:30-аас орой 7:40 хүртэл ингээд 7 партай, 8 партай, 9 партай, 8 партай өдөрч бас байдаг гэсэн. Тэгээд яг энэ үед бол ингээд яг өөрийнхөө зорилгыг ингээд урдаа тавиад тэгээд өөр нэг юм цатархаад байхгүй тэгээд ингээд өөрийгөө дайчлал хичээгээл явхад ингээд 2 жил бол үнэхээр маш хурдан өнгөрч юм билээ. Тэгээд нэрээс нь өөрийгөө маш дайчлаад ирэхэд тэгээд дайцсныхаа дагуу өөрийнхөө тэр хүссэн ингээд шатц болгоноор ингээд арх болгонд айгүйх урам зориг аваад ингээд улам илүү хичээх тэгээд сүүлдээ нөгөө нэг 120 гэдэг чинь үнэхээр амархан санагддаг болоод тэгээд яг 2-р семестр 1-р курсын 2-р семестр эхлэхэд ерөнхийдөө дассан байсан л да. Яа тэгэхээр ингээд явцын шалгалт би даалт гэдэг тэгээд дундын шалгалтууд тэгээд 70 оны 30 оны шалгалт гэдэг тэгээд яг энэ өмнөдөр би ингээ 13 14 хичээл нэг дор үздэг байсан. 14 хичээлийн би даалт 14 хичээлийн дундын шалгалт ингээ явахаар ингээд би даалтуудаа ингээд өрөө тавихаар ийм зузаан юмнууд ингээд болчдөг байсан. Тэгээд чи ингээд сүултээ ингээд тавиад тэгэл явдаг байсан. Ялангуяа ингээд шүтгийст орох ч оюутнуудад хэлэхэд бол ингээд цаг ашиглалт тий цаг хувийн зохион байгуулалтуудаа маш сайн зохион байгуулах хэрэгтэй. Тэгээд энэнийхээ дагуу өөрөө чи ядрахгүй ингээд ачааллаа өөртөө зөв хуваарлаж явсныхаа дагуу ингээд ядрал бага авна. Тэгээд тэрэндээ сүултээ ингээд нэг тийм тэрдэггүй болчихдог юм байлээ. За бас дахиад нэг асуумаар санагдаж байна. За одоо ер нь бол хүүхдүүд ер нь залуучууд гэсэн нэг жоохон завхаарах гэдэг чинь ёо одоо би ер нь бол чадна л та би бол ухаантай л та гэхдээ миний залхуу хүрээд гэдэг ч гэдэг юм уу те. Тиймэрхүү хүүхдүүд хандаж юу гэж хэлэх вэ? За яг тэгээд үлдээгэл байх юм бол тэгээд хойш нь тавиад байх юм бол нэг харахад мэдээж овоорцсон байдаг. Тэгээ овоорцсон хийхээр гараас гарч байгаа гүйцэтгэл маш муу гарна. Хугацаанд нь тааруулаад тэгээд хийцэн юм чинь гүйцэтгэл маш муу гардаг. Оюутан ч гэлтгүй одоо ажиллаж байгаа хугацаанд ч гэсэн ямар аливаа төлөвлөгөө юм боловсруулахад ингээд хойш нь тавиад байх юм бол ингээд гарах гүйцэтгэл нь тэгээд үр дүн ингээ улам буураад идэг. Тэгээд чи одоо хийж болохоос юмыг одоо хийчих юм бол дараа нь хянах цаг гардаг байхгүй. Одоо би дахиж уншиж үзээд би юун дээр алдсан байна. Тэ? Юун дээр алдсан байна, юуг нь буруу хийсэн байна. Энийг ингээд сайжруулчих болох юм байна гэдэг. Үр дүн л ерөнхийдөө сайжрна. Яг хаа залхуураад ингээд хойш нь тавьчих юм бол яг хаа хийж чаддаг хүмүүс бол байдаг л да, чаддаг байж болно. Гэхдээ мэдээж тэндээс чинь гарч байгаа үр дүн гүйцэтгэл нь буурна л гэсэн. Тэгээд энийг сайн ойлгоод цагийн юмаа цагт нь хийгээд явах хэрэгтэй. Ялангуяа шүтгийст ороод оюутан болчиход байж хахад бол тэгж хойш нь тавих юм бол тэгээд 7 жил 8 жилээр л төгсөн шүү дээ. Шүтгийст нэг тийм үг байдаг шүү дээ. Нартын амьдрал намайг бурхан жаргал гэж бурхан надад амлаа гэж нарт хороодгүй шүтгийст насаар минь хатаа нэг чөтөр надад илээгөөч гэлээ тий. Тэр чинь нөгөө шүтгийсийн лекцийн ширээ дээр бичсэн байдаг байхгүй юу? За бидэрт маш сайхан гоё ярьцлагыг маш тодорхой хийж өгсөн мөчрөндө баярлалаа. За тэгээд дараагийнх нь амжилт хүсье. За тэгээд одоо миний асуугаагүй бас чиний өөр хэлжмээр санаж байгаа зүйлээр ингээд төгсөл хэсэгт нас хэлж болно.
За юу байгаа? Би нөгөө нэг сагсан бөмбөг 10 жилээс тоглодог байсан. За. Яг нөгөө спорт ингээд хичээл хоёрыг ингээд зохицуулаад хослуулаад явах бас боломж байдаг гэдгийг ерөнхийдөө дүүнэртээ бас хэлье гэж хүсэж байна. Яг тэгэхээр спортоор хичээлдэг байгаад давхар ингээд хичээлээ ингээд хийгээд явах юм бол маш том давуу тал болдог. Би ингээд хятад оюутан болоод очиход ингээд хятадтай юугаар хамгийн түрүүнд би юугаар харилцсан гэхээр сагсан бөмбөр харилцсан байхгүй. Тэгээд сагсан бөмбөр дамжуулж хичээл олон найзуудтай болсон. Ингээд зөвхөн сургуульдаа ч хэлэхгүй би дүүрэгтэй тий Бээжин хоттой ингээд сургуулаа төлөөлөө тэмцээн оролдоонд ингээд тоглоо явахад ингээд энэ маань надад маш том давуу тал болсон байхгүй. Тэгээд хичээлээр яг нөгөө нэг сакс тоглоод юм спорт хөөсөн хүмүүс ингээд муу сурдаг гэж нэг багш нар загинд нь штэ бас. Тэгдэг ер нь тэгдэг. Дүүнэр үзэж байгаа бол ингээд аль нэгний зохицуулаад явах бас боломж бол байдаг шүү. Тэгээд тэгээд саксан хүмүүс эсвэл нэг спорт явахад бол чинь альва нэг цаг заавал хэрэг болно. Заавал илүү давуу тал байгаа. Миний хувьд гэх юм бол би яг 10 жил сургууль сурдаг байхдаа өсвөрийн улсын аваргын шалгаруулалт тэмцээнд хүрэл мөнгө алт гээд ингээд медалуудыг авч үзсэн. Оюутан байх хугацаанд ч гэсэн Монгол ялгаагүй задлагдчуудын улсын аварга насан туршийн улсаар ингээд бас медаль хүрүүлж ирсэн. Тэгээд яг ингээд огтлцоод ингээд явахдаа би ингээд хичээлээ сонгоод урагшаа Бээжин хотод очиж сургууль сурсан байгаа. Тэгээд дүүнэртээ яг бол хэлэх гээд байгаа зүйл нь гэхээр заавал ганц хичээл гэлгүй те өөрийгөө хөгжүүлээд давхар бас нэг скилтэй байгаарай л гэж хэлээ да. За баярлалаа маш сайхан ярилцлага боллоо. Дараагийн ажил амжилт хүсье. За баярлалаа. Audio Jungle.